За сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр бид нээлттэй нэгэн форумын танхимаас шүүхийн тухай хуулийн төслийн талаарх хилцүүлгийнхаа цуврал хилцүүлгийнхаа төгсгөлийн дугаар болох дөрөв дэх удаагийн хилцүүлгийг эхлүүлж байна. Тэгээд өнөөдрийн энэ хилцүүлгийн маань сэдэв болохоор шүүхийн тухай хуулийн төсөлтөнд шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн дотоод хараат бус байдлын талаар хэрхэн тусгасан гэсэн сэдвээр зочид маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөөдрийн энэ сэдвийн хүрээнд ярилцахаар Монгол Улсын хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Бямб Жаргал засгийн газрын ажлын хэсгээс ажлын хэсгийн гишүүн хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга сайн зориг ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслийн боловсруулсан ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын хууль зүйн сургуулийн багш шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Мөн Эрдэнэ нар ирээд байна. Тэгээ өнөөдөр бидний ярилцах асуудал маань үндсэндээ шүүхийн дотоод хараат бус байдал буюу дээд шатны шүүхээс доочлын шүүгч нарт нөлөөний талаар ялангуяа улсын дэд шүүхийн бүрэн эрх хэмжээний уялдуулж ярилцах байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад бас бодлогын дүн шинжилгээ бид нарт хараат бус хөндлөнгийн байр сууриас хийж өгсөн Бямб Жаргал докторыг бас бид нарт энэ дүн шинжилгээгээ танилцуулаад энэ дээр ямар санал шүүмж байгаагаа бас хуваалцсан уу гэж хүсэж байна. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За яг мэдээж шүүх эрх мэдэлтэй холбоотойгоор яригддаг нэг хамгийн том гол асуудлын нэг бол ер нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа энэ институт маань өөрөө ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг вэ гэдэг энэ асуултаас яриа эхлэх ёстой болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгээ яг сая нөгөө дурдсанчлан энэ дүн шинжилгээтэй холбоотойгоор яригдсан нэг гол зүйл бол ер нь бид нар Монгол Улсын хувьд энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн энэ институт маань өөрөө түүхэн хугацаа мөн үндсэн хуулийн эдийн тусгагдсан байдлаар аваад үзэх юм бол ер нь аль чиг үүргийг хэрэгжүүлж исэн юм бэ? Ямар онцлогуудтай байваа гэдэг энэ талаас нь бол илүү авч үзсэн. Тэгээ ингээд томилоод хэлэх юм бол бид нар энэ цаг хугацааны хувьд нэг 2-3 зүйлд бол хувааж болмоор юм шиг байна. Тэгээ энэ хувааж бол хамгийн том хуваалт бол магадгүй хоёрхан байдлаар хувааж болох хуваалт нь юу гэхээр 1992 оны үндсэн хуулиас өмнө байсан шүүх эрх мэдлийг яг одоо байгаа буюу 1992 оны үндсэн хуулиар тогтоосон шүүх эрх мэдэлд хамаарах энэ зүйлтэй шууд харьцуулж болох юм уу гэдэг ийм асуулт гарч ирж байгаа юм л да. Тэгээ ингээд аваад үзэхээр хэрэг дээрээ 1925 онд анх шүүх явдлын яамны дүрмээс ихсүүлээд хамгийн сүүлийн үндсэн хууль шинэ нарчсан гэж байгаа энэ үндсэн хууль батлагдах хүртэлх хугацааны хэрэгжижсэн эрх зүйн зохицуултуудыг хараад үзэхээр нэг нийтлэг зүйл харагдаж байгаа. Тэр нь шууд шулуухан хэлэх юм бол нөгөө бидний яриад байгаа шүүх эрх мэдэл гэдэг энэ зүйл бол одоо ойлгож байгаа үүднээс шууд тэдгэрийг авч үзэх боломжгүй маа гэсэн юм дүгнэлт. Тэгээ яагаад вэ гэхээр хамгийн ихний гол санаа бол шүүх явдлын яам гэдэг энэ зүйлээр эхлээд энэ дотор байж исэн гол институт нь бол өөрөө мэдээж нь улсын дээд шүүн таслах газар гэдэг ийм нэртэйгээр анх байгуулагдчих явсан. За хамгийн сүүлийн байдлаар буюу 1992 оны үндсэн хууль батлагдахаас өмнө ч гэсэн ер нь бол шүүх яамны дэргэд доор нь өөрөө бараг байх байдлаар зарим үедээ бол энэ өөрөө хууль санаачлах эсвэл агентлагийн жимшиг ийм бүтцийн доор явж ирсэн учраас хэрэг дээрээ маргаан анин шийдвэрлэх ажиллагаа талаасаа бол илүү захиргааны бүтцэнд хамгаалж ирсэн зүйл нь харагддаг. Хоёрдугаарт маргаан анин шийдвэрлэж байгаа гол институт буюу гол бүтц нь юу байсан бэ гэхээр шүүгчдийн хувьд бол мэдээж тохиолбол ардын их хурлаас сонгогддог ч гэдэг юм уу тийм үү дээд шүүхийн шүүгчдийн хувьд. Тэгэхээр энэ өөрөө эргээд харахаар нөгөө орчин үеийн шүүх эрх мэдэлд тавигддаг шалгууруудаараа бол мэдээж харьцуулж болохгүй гэдэг нь харагдаж байгаа. За нөгөө талаасаа энэ бол дөнгөж 28 жилийн өмнөх л зүйлийн тухай бид нар ярьж байна шүү дээ. Тэгээ тэр үед байж исэн, тэр үед хэрэгжилж исэн, тэр үед магадгүй шүүгч байсан хүмүүс маань бол одоо ч гэсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр эргээд энэ өөрөө ямар зүйлийг авч орж ирээд байдаг вэ гэхээр 1992 оны үндсэн хуулийг батлах хүрээнд нөгөө өмнө нь тогтож ирж байсан хандлагуудыг үндсэн хуульд нь хэвээр нь хадгалсан маш олон зүйл тохиолдлууд байдаг. Тэрний нэг нь тухайлбал үндсэн хуульд шууд нэрээрээ орсон байдаг шүүхийн дээд байгууллага гэдэг ийм нэр томьёо байна. Тэгэхээр дээд байгууллага гэдэг эхлэхээр энэ асуудал нь юу болоод эхлэх вэ гэхээр нөгөө захиргааны бүтц дээд доод захирагдах харилцаа гэдэг нөгөө босоо удирдлага руу илүү яваад эхлэхээр дагаж гарч байгаа хуулиуд өөрөө тэдгэрийг бас зохицуулах юм хандлагууд байсан байгаа юм л да. Гэхдээ нэг зүйлийг бид нар анзаараад харахаар 1993 онд шүүхийн тухай хуулийг баталж гаргахад тухайлбал
Монгол улсын дээд шүүх одоо нийт шүүгчдийн хуралдаан гэдэг ийм институцийг бол өмнө нь ерөөсөө 80 жил тогтсон байсан зүйлийг шууд өөрчилсөн мэт. Энэ нь 2002 оны хууль одоо энэ завсар өөрөө гарахтаа бол бас нэмэлт өөрчлөлт байдлаар дахиж сэргисэн нэг юм зүйлүүд байгаа юм л да. Тэгээ би үүгээрээ юуг хэлэх гээд юуг нотлох гээд ингэ яриад байгаа юм бэ гэхээр Монгол улсын шүүх эрх мэдэл гэж байгаа Монгол үндсэн хууль зааснаар бол энэ тусдаа юм бүлэг байж байгаа. Энэ зохицуулсан зүйл бол өөрөө нэгдүгээр захиргааны байгууллага огт биш үү. Захиргааны байгууллагын шинжтэй буюу босоо удирдлагатай энэ тогтолцоо бол огт биш гэдгийг үндсэн хуулийг хилцэж байх үед тухайлбал 1991 оны 12 сарын одоо сүүлээс хилцсэн энэ хилцүүлгийн протоколуудыг бид нэр ингээ хараад үзэхээр нөгөө төсөл санаачиж оруулж исэн хүмүүс маань дандаа энэ төрлийн тайлбарыг хийдэг. Асууж байгаа гишүүд маань бол дандаа хуучин шигэ төсөөлж ингээ юмнууд харж байх жишээ. Тэгэхээр эргээд ингээ харахаар бид нар энэ дагуу энэ шинэ хуулийн төсөл бас хандах ёстой болов гэдэг л би нэгдүгээрт байрсаар. Хоёрдугаарт дээд шүүх өөрөө одоо байгаад байгаа энэ хуулийн төслөөр бид нар харахаар өмнө нөгөө байж ирснийхаа дагуу захиргааны шинжтэй дээд шатны шүүх гэдгээрээ шүүхийн нөгөө захиргаа гэдэг энэ тал руугаа илүү давмгаалаад эхлэхээр нөгөө шүүхийн дотоод хараат бус байдлын асуудал маш эмзэг болж эхэлдэг. Тэгэхээр энийг бас нотолж болох тодруулах илүү нөгөө сааруулах гэхээс илүүтэйгээр илүү тодруулж байгаа юм шиг зохицуултууд энэ аль төслүүдэд бол ижил байдлаар байгаа юм л да. Тэгэхээр хоёр төслийн хувьд харьцуулаад үзэх юм бол дээд шүүхтэй холбоотой хэсэг, дээд шүүхийн бүрийн эрх гэдэг дээр маш бага зүйлээр зөрүүтэй. Дийлэнх тохиолдолд нөгөө захиргааны шинжтэй байгаад байсан тогтсон байсан. Одоо би бол хууч хамаарал гэж ингэж хэлээд байгаа. Нөгөө 80 жил тогтоод байсан инерцийг тэр чигээр нь хадгалах байдлаар уламжлалт байдлаар сэтгээд тэргээр нь илүү хуульчлах зүйлүүд ороод ирчихсэн байгаа юм л да. Тухайлбал тэрний нэг илрэл нь дээд шүүх одоо захиргааны шинжтэй маш олон зүйлүүдэд оролцохоор энэ төслүүдэд ингэ заажчихсан. Тэрний одоо жишээлбэл одоо юу гэдгийг дээд шүүхээс шүүхийн шийдвэр бичих аргачлал зөвлөмжийг гаргана гэдэг ийм зүйл. Тэр энэ өөрөө эргээд мэдээж яг эцсийн дүндээ бол хяналтын шатны шүүх гэдэг институцээс илүү дахиад нөгөө уламжлалт байдлаараа хандах нэг ийм зүйлүүд маань бас хэвээр хадгалагдаад байгаад одоо би бол шүүмжлэлтэй хандж байгаа судлаач. Гэтэл 80 жилийн өмнө үүсчээс 90 жилийн өмнө үүсчээсэн зүйлээс чинь 92 оноос хойш бол нөхцөл байдал уг нь өөрчилсөн. Гэтэл энэ инерцийг хэвээр нь хадгалаад байх юм бол энэ хизээч хэрэг арилахгүй юм шиг нэг ийм зүйлүүд гарч иж байгаа. Тэгээ би эргээд нөгөө тодорхой зүйл дээр би ярих энэ дээр яс тодруулъя гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн бас энэ сэдвийг сонгож авсан шалтгаан маань бас энэ хараад судлаачдын дунд бол бас анхны энэ төслийг 2020 оны 1 сарын 30-нд засгийн газраас хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа төслийн олон нийтэд танилцуулсантай холбоотой бид нар бас хилцүүлгийг бас товч жижиг хүрээнд бас хийж үзсэн л дээ. Тэгээ энэ хүрээнд бол тодорхой асуудлууд гаргаж ирээд энэ асуудлуудынхаа хүрээнд судалж үзье. Ер нь бусад улс оронд ямар байдгийг бэ? Энэ асуудлыг ер нь бид нар судалгаатай хандъя. Ямар нэгэн байдлаар сэтгэлийн хөдлөлөөр биш сэтгэгдлээрч биш юм уу энд хандаж болохгүй маа гэж үндсний үндсэн дээр бол бямжаарал докторийн хувьд болохоор яг энэ асуудлаар судалгаа хийж үзье гэх. Ялангуяа эргээд энэ түүхэн болон харьцуулсан байдлаар энэ асуудлуудыг харамж үзье гэж хэлсэн шийдсэн байгаа. Тэгээ энэтэй уялдуулаад бид нар энэ бодлогын асуудал гэдэг энэ тайланг боловсруулж гаргаад өнөөдрөөс яс олон нийтэд ингээ хүргэж जैन. Тэгээд энэ саяны бас бямжаарал докторийн дурдсан энэ түүхэн хамаарал, хууч хамаарал одоо ялангуяа 80 жилийн туршид яваад ирсэн гэж ярьж байгаа энэ уламжлалыг тухайн үед үйлчилжсэн хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан тавьсан маш тодорхой хүснэгтүүд нар байгаа. Тэгээ энэ талаар бас дараагийн ярих боломж олдохороо бас дэлгэрүүлж яриул сонирн байж магадгүй гэж бодож байна. Тэгээд би бусад нөгөө хоёр чашнаас бас асуултыг асуумаар байна л да. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ мөрдөн судлаачаас асууя гэж багшаас асууя гэж бодож байна. Яг танай төслийн хувьд энэ дээд шүүхийн захиргааны шинжтэй чигүүрэг эрх хэмжээний талаар ямар одоо цар хүрээнд тусгасан бэ? Яг тэгэхээр манай дүн шинжилгээ маань засгийн газар сүргэн барьсан хуулийн төсөл дээр тулгуурласан. Тэгээд танай төслийг бас тэр болгон одоо яг тухайлж энэ бодлогын асуудалд бол дурддагаагүй байгаа учраас би бас саяны ярьсан өнцгөөс харах юм бол санал нийлж байгаа зүйл байна уу? Ер нь цар хүрээний хувьд ямар байгаа вэ гэдгийг сонирхсан юм. За баярлалаа сонсогч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр сая Бямжаарал багшийн хэлсэн санаатай бол байр суурьтай бол санал үндсэндээ нэг байгаа.
юу гэхээр 80 жил тогтсон жишгийг бол тийм ээ өөрчлөх шаардлагатай. Энэ хуучин инерцийг бол бас хадгалах нь хэр одоо үр дүнтэй юм бэ гэдэг одоо бас тий эргцүүлэн тунгаах байр суурьнаас бол асуудал тавьж байна Бямжаар олгош. Тэгэхээр энэ инерцийг бол өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэг. Гэхдээ хэрхэн яаж тийм ээ ямар хугацаанд вэ гэдэг дээр бас бид нэр бодож үзэх ёстой юм байна гэж ингэж манай одоо ажлын хэсэг дотор бол нэлээд энэ хэсэг дээр бол одоо мэтгэлцээ маргаанууд явж исэн. Тэгэхээр өөрөөр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо аажмаар алгуур тийм ээ өөрчлөлт хийх нь зөв юм байна гэж энэ концепц бол бид нар бол ингэж дотроо ярьсан. За ингээд ерөнхийдөө энэ улсын дээд шүүхийн асуудлыг тийм ээ авч үзэхдээ нэлээд одоо суур судалгаануудыг бас хийсэн байгаа. За одоо жишээлх юм бол дэлхийн нийтэд бид хүн мэдж байгаа улсын дээд шүүхийн загвар бол тийм ээ үндсэндээ түгээмэл 2 загвар байгаа. Нэг нь бол үндсэн хуулийн хяналтыг давхар хэрэгжүүлдэг дээд шүүх. Нөгөөх нь бол нөгөө үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэггүй тийм дээд шүүх. Тэгэхээр одоо 2 дахь загвар нь жишээлбэл манай их газрын эрх зүйн бүлд бол их түгээмэл байх жишээтэй. За энэ бол ингээд онлынхын нууг сурвалжийн үзэхээр Ханс Кейсний юу байгаа юм л та үзэл баримтлал. За ингээд энэ үндсэн хуулийг хяндаггүйгээс үл шалтгаалж үл хамаарч улсын дээд шүүхтэр юуг одоо голчилж бид нэр заашгүй ярих хэрэгтэй вэ гэхээр энэ эрх хэмжээ чиг үүрэг гэдэг хоёр асуудлыг бол бүр нэлээд зааг ялгааг нь гаргах хэрэгтэй юм билий. Зааг ялгааг нь гаргах хэрэгтэй. Манад бол өнөөдрийг хүртэл улсын дээд шүүхийн эрх хэмжээг л ярьж ирсэн. Одоо өөрөөр хэлбэл Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн нэгд заасан нөгөө одоо хэрэг маргааныг шийдвэрлэн тийм ээ үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар аль биесны тайлбар гаргана. Энэ бол эрх хэмжээ, бүрэн эрх. Гэтэл яг улсын дээд шүүхийн чиг үүрэг юу вэ гэхээр ерөөсөө саяны 2 загварт бол одоо үл хамааран ерөөсөө 2 үндсэн чиг үүрэг байна гэж. Нэгдүгээрт улсын дээд шүүх эрх зүйн нэгдмэл байдлыг хангуулах хэрэгтэй. Энэ ерөөсөө айгүй чухал одоо юу чиг үүрэг байгаа байхгүй. Нэгдүгээрт хоёрдугаарт эрх зүйг цааш нь хөгжүүлэх. Одоо энийг бол яг одоо барууны тийм ээ их газрын эрх зүйн бүлд бол шүүгчийн эрх гэж ингэж тайлбарладаг. Шүүгчийн эрхийн хүрээнд улсын дээд шүүх бол эрх зүйг цааш нь хөгжүүлэх ийм чиг үүрэгтэй юм аа гэдэг дээр бол үндсэндээ бол одоо судлаачдын байр суурь онол ном нь бол ийм одоо нэгдэх хандлагатай байна. Одоо судлаад хийгээд үзэхээр. За ингээд эндээс аваад үзэхээр бол бид нар энэ ерөнхийлөгчийн төсөлд одоо төсөлд тэгээд хэрэгцээ хэм хэмжээг бичиж өгөхдөө нөгөө аажмаар гэж би түрүү хэлсэн те. Эхний ээлжинд нэгдүгээрт энэ улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг авч шийдвэрлэдэг тийм ээ одоогийн тогтцсон одоо энэ бол бүр одоо нэлээд олон жил тогтцсон тийм ээ энэ жишгийг бол өөрчилъя гэж шийдсэн. За энэ бол төслийн 19 дугаар зүйлд бол туслагдсан байгаа. 19-ийн 5, 5-ийн 2. За энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ иргэний хэргийн танхим улсын дээд шүүх бол 3 танхимтай байгаа тийм ээ. Иргэний танхим, захиргааны хэргийн танхим, эрүүгийн хэргийн танхим. Иргэний хэргийн танхим, захиргааны хэргийн танхим ямар гомдлыг авч хилцэх вэ гэдгээ өөрөө бие дааж шийдвэрлэх зохицуултыг оруулсан байна. За энэ зохицуулт бол засгийн газрын төсөл дээр бол жишээлбэл байхгүй. За яагаад гэж нэгдүгээр энэ бол нөгөө түрүүний миний хэлсэн эрх зүйн нэгдмэл байдлыг хангуулах чиг үүрэгтэй шууд холбоотой. За одоо энэ дээр жишээлбэл юу байна л да. Статистикууд ингээд аваад үзэхээр манай улсын дээд шүүх бол өнөөдрийг хүртэл маш их ачаалттай хэргийн ачаал. За тэр ачааллууд нь үнэхээр бодиттой байна уу гэж ингээд судлаад үзэхээр ихэнх нь зохиомл ачаалал байгаа байхгүй юу? Зохиомл. Өөрөөр хэлбэл хянах шаардлагагүй гомдлуудыг хүлээж аваад ерөөсөө хянчдаг. Тэр нөгөө шүүхийн тухай хууль, процессын хуулиар хүлээж авахаас өөр аргагүй байхгүй тийм гомдлууд гэдэг. Тэгэхээр энийг хязгаарлаж өгөх үүднээс энэ иргэн захиргааны эргийн танхим нь бол өөрөө гомдлыг хүлээж авах гэсэн шийдвэрлэхээр за энийг дагаад хэрвээ энэ концепт дэмжигдвэл дагаад холбогдох процессын хуулиуд нь бол нэмэлт өөрчлөлт оруулахаар тэгж ярилцсан байна. Жишээлбэл одоо энэ хоёрдугаарт тэр эрх зүйг тийм ээ хөгжүүлэх гэж би түрүүн хэлсэн тийм шүүгчийн эрхийн хүрээнд эрх зүйг хөгжүүлэх. Тэгэхээр энэ дээр бол бас яг онлын бас хоёр том ойлголт байж байгаа. Нэг нь болохоор юу гэхээр энэ judicial activism, нөгөөх нь болохоор judicial self restraint гэдэг. Тэгээ одоо шүүх хуулийг хөгжүүлэхэд бэлэн байх байдал, нөгөөх нь болохоор шүүх өөрийгөө хязгаарлах. Өөрөөр хэлбэл нөгөө хууль тогтоогчийн эрх хэмжээнд тийм ээ бас одоо
одоо их хэмжээгээр халдаж болохгүй тэр хүрээнд одоо тодорхой хил хязгаарт хүрээд шүүгч зогсох ёстой гэдэг энэ онолын үзэл баримтлал. Тэгэхээр энэ хоёр ойлголтыг бол нэлийн балансыг нь барьж тийм ээ авч үзэж цааш нь бол энэ шүүхийн тухай хуульд бол оруулах ёстой юм билээ. Тэгэхээр үндсэндээ бол би нөгөө 5 минутанд багтаах ёстой тийм ээ. Эхний байдлаа хэлэхэд бол ийм одоо зохицуултыг оруулж гисэн. За баярлалаа. Тэгэхээр ер нь яг энэ сэдвийг анх гаргаж ирэхэд нөлөөлсөн бас нэг фактын хүчин зүйл юу вэ гэхээр засгийн газрын зүгээс боловсруулсан хууль зүйн энэ шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт дээд шүүхийн төлөөлөл нэлээд давмгай оролцоотой байна гэсэн ажиглалт бид нар хийсэн л дээ. Тэгэхээр энэтэй уялдуулаад бас яг энэ уламжлалт жижиг хандлага барих хандлага нэлээд төлхөө байгаад ийм уур амьсгал яг энэ шүүхийн хуулийн төсөлд тусгачгүй гэсэн энэ ажиглалт байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас яг энэ ажлын хэсгийн төлөөлөл болгоод сайн зураг дараас энэтэй санал нийлж гин үү. Тэгээд ерөнхийдөө яг саяны дурдгдсан улсын дэд шүүхийн хувьд захиргааны одоо чигүүрийг нэмэгдүүлсэн байдлаар ч гэдэг юм уу шинэ механизмыг нэвтрүүлэх байдлаар нэмэгдэж байгаа гэдэгт бол ямар байр суурьтай байна вэ гэж асуусан. За ажлын хэсэг бол 19 оны 12 сараас яг аль бие усаар ажиллаж эхэлсэн юм аа. Урд нь бол яг зүгээр шүүхийн хуулиудын бас хэрэгжилтийн үр дагавар үнэлгээ хийгээд тодорхой хэмжээнд бас хууль зүйн амнаас бас хар драфт буюу норм драфтыг бол босгоцсон байсан. За ийм байдалтай явсан. За улсын дээд шүүх шүүхийн зүйл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, за манай хууль зүйн үндэсний хүрээлэн, за гэх мэт ийм байгууллагуудаас бол орсон байж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн одоо давмгай байдал бол байхгүй. Ерөнхийдөө бидэд энэ дээр ажлын хэсэг дээр аливаа зүйлүүдийг бас судалгаа, олон улсын чиг хандлагад л одоо авч үзэж байгаа. Би энийг бол одоо яг баттай хэлмээр байна. Гэхдээ би түрүү мөнх эрдэнэ доктор хийж байгаатай бас нэг санал өгнө. Яг уламжлалт гэдэг юм уу одоо тий тухайн нийгэмд болж исэн юм одоо бас тогтолцоо солилцох болохгүй чиг хандлагын юмнууд байгаа. Энийг нэг өдөр шууд авчдаг зүйл бас биш. Энийг өөртөө цаашдаа эргээд энэ системийг одоо юу гэдэг төгөлдрүүлэх асуудал үе шатаагаар цаг хугацаагаар хийн хандлага өөрчлөх, соёл тогтоох, энэ соёлыг дэвшсэн эрх зүйн орчин бүрдэж өгөх, энэ эрх зүйн орчныг цааш нь төгөлдрүүлэх гэсэн энэ шатаар ингээд циклээр явдаг ажил. За мэдээж одоо юу гэдэг бид үндсэн хуулийнхаа хашилтан дотор яригдана. Түрүүн бямж жаргал доктор хэлж байна. Яг бас хуучин одоо үеэс бас шууд үндсэн хууль дээр ч гэсэн агуулгаар буруу орж ирсэн хэд хэдэн залт байдаг. Улсын дээд шүүх одоо шүүхийн дээд байгууллага. За хуулиар хариулсан хэрэг анх шатны журмаар авч хэлцэх гэдэг юм уу. Хэдийгээр бид энийг хэрэглээгүй. Энэ бол одоо бас мэдээж одоо юу гэдэг энэ одоо хүний давзаалдах, шудраг шүүхээр шүүлэх гэдэг юм уу. Энэ эрхийн асуудал цаанаа яригдах юм бол их ноцтой залтууд. Гэхдээ бидэд ямар нэгэн байдлаар материалыг болоо процессын үйлдэлээр эднэрийг амьдруулах зохицуулт хийгээгүй. Магадгүй дараагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн реформ бас шүүхийн талдаа энэ чиглэлд уялдах баг. Магадгүй одоо мөнх эрдэнэ докторийн хэлж байгаа шиг бид цаашдаа дээд шүүх дээр үндсэн хуулийн одоо тий хяналтын чигүүрийг авчрахгүйгүй гэдэг асуудал ч бас уялдаж яригдана. За би энийгээ ингээд түр ингээд хойш нь тавьчих. Мэдээж гол хэлэх гэж байгаа санаа энэ бол шууд нэг өдөр хийх ажил биш. Хоёрдугаарт бид үндсэн хуулийнхаа одоо хашилтанд буюу үндсэн хуулийнхаа үзэл санаа нэгэнд батлагдсан байгаа үндсэн хуульд бас баригдаж энэ хуулийн үндэслүүдийн үзэл санааг харах хэрэгтэй. Дээрэс нь яг ерөн зүгээр захиргааны чиг үүргэхээс илүүтэйгээр бас энэ бол ерөнхийдөө салшгүй юм байгаад байдаг. Би энэ дээр зүгээр хид хідэн бас олон улсын жишгүүдийг хэлчмээр санагдаад байна. Европын холбооны 1998 онд баталсан шүүгчийн эрх зүйн байдлын одоо Европын харт гэж байдаг л да. Энд бол үндсэндээ одоо ингээд захиргааны гэдэг юм уу оролцоотой зарим чиг үүрэг болгохын шүүгчдийг сургах мэрэгшүүлэхийн асуудал байдаг. Энэ бол шүүхийн өөрчлөлтийн системд нь байх ёстой шүү. Дээрэс нь гүйцэтгэх эрх мэдлээс хараат ус байх ёстой. Өөрийнх нь шүүх эрх мэдлийн системд нь байх ёстой. Сургалтын хөтөлбөр агуулгыг хараат ус талтлаас нь шүүгчдээс одоо илүү одоо юу гэдэг өнөөдөр 10 хүнтэй бүрэлдэхүүн байвал доороо 6 шүүгчдээс бүрдсэн ийм комисс гэдэг юм уу бий даасан одоо байгууллага энэ сургалтын үйлчлэг хийх ёстой шүү гэдэг зүйлийг бол хийцэн байдаг. Өөрсдөө шүүгчээс нь бүрдэх ёстой шүү гэдэг. За энийг мөн бас Бангалорын зарчим дээр ч гэсэн тодруулж өгсөн байж байгаа. Шүүгчийн одоо ур чадвар хичээл зүтгэлтэй байх гэсэн энэ зарчмын үг. Энэ зарчмын өрөөндөө юу гэдэг вэ гэхээр одоо өнөөдөр яг зарим судлаачдын бас шүүмжилдэг энэ захиргааны чиглэл буюу шүүхийн эрхийг зүйл хэрэгжүүлээ явж явах болцоодоо энэ шүүгчийн сургалтын асуудлыг дээд шүүх хийх гэдэг юм шүү гэдэг. Сургалт явуулах эрх бүхий байгууллаганд сахилгын болон томилдог эсвэл нэр дэвшилдэг байгууллагаас тусдаа байх ёстой. Энэ зарчмыг одоо барих ёстой шүү гэдэг Бангалорын зарчим байдаг. Энэ хүрээндээ
зарим талаараа одоо улсын дэд шүүхтэй бас энэ захиргааны гэж хэлж болох уугүй юу? Энэ чигүүрүүдийг холбож авч үзэхээс аргагүй. Энийг сая бас мөнх эрдэнэ доктрийн нэг яриагаар тодруулж одоо нотолж болно. Өөрөөр хэлэх юм бол улсын дэд шүүх яг эцлэж ерөнхийдөө Монгол улсын хууль хэрэглээний одоо яг нэгдсэн бодлого гэж би ярмааргүй байна. Нэгдсэн жишг хэрэглээний стандартыг тогтоож өгдөг. Энийг эцсийн дүндээ барьж эргээд энэ академик түвшний сургалтайгаа хослуулж энэ хууль хэрэглээний одоо юмыг зөвшөөрөх асуудал угаасаа явагддаг. Үнийг ч гэсэн бусд орны одоо улсын дэд шүүх хийдэг. За магадгүй зэрэг эрүүдээр жишээ аваад ярихад ялын өсөлтийг гаргаж явах жишээ те. Энэ ерөнхийдөө хөндрүүлэх нөхцөл байдлыг авч үзэхэд нэг ийм үйлдэл нэг ийм жишг байх юм аа гэдэг л одоо зүйлийг нэг тогтоож өгч байдаг. Энийгээ одоо юу гэдэг нь зүгээр тодорхой хэмжээнд одоо сургалт одоо шүүхийн шийдвэрийг хэвлүүлэх, тайлбарлах замаараа энэ асуудалд ханддаг зүйлүүд байгаа. За дээрэс нь яг зүгээр түрүүн бол одоо бас хэлчих мөнх эрдэнэ доктрийн саналтай 100% улсын дэд шүүх өнөөдөр энэ хэрэг маргааныг одоо хяналтын болоод авзаалдах шатны журмаар авж байгаа энэ юмнуудынхаа бас цаа хязгаарыг одоо авч үзэх хэрэгтэй. Сая эрүүг хэн шийдвэрч тухайн хуулиар хийж үзээд алдчихлаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийдөө хэрэг буцаахгүй гэдэг асуудлын цаана улсын дэд шүүх анхан шатуулаад авзаалдах шатны шүүхтэй шийдчихэд байхад дээр гараад ингэхтүүдэд бүх юм замхардаг байж болохгүй байхгүй. Энэ ид шидийн орн гэдэг юм уу энэ ид шидтэй юм байдлаа засъя гэдэг зүйлийг ярьж байгаа. Дээрээс нь иргэний одоо хэрэг дээр одоо бүх одоо 20 мянган төгрөгийн маргаан улсын дэд шүүхээр эцэслэн шийдсэн тэр маргааныг мэднэ. Энэ нэг талд нь утасны оператор компани үйлчлүүлэгчтэй маргаж байгаа. Тэгжидэл тэр процессын цаана шүүхийн зардал нь 3 сая төгрөг байгаа шүү дээ. Энэ өөрөө эргээд бас одоо шүүх мэдлийн байгууллага буюу шүүхийн процедурыг ийм байдлаар ашиглаж болохгүй. Энийг бид нар процессын хуулиар хаалт хийж өгөх ёстой. Улсын нэмэгдийн хураамжаар хүргэж өгөх ёстой юм уу? Эсвэл одоо хэрэг маргааныг хэн шийдвэрлэх асуудлаар зааг ялгыг гаргаж өгөх асуудал. Энэ бол тусдаа асуудал, процессын хуулийн асуудал. Яг нь энэ бас нэг хэсэгтээ бас шийдэгдэхгүй байсан асуудал байгаа. Энийг бас манай судлаачид мэдж байгаа. Цэц маань бас их сонин шийдвэр гаргаад өгсөн. Ер нь бол улсын дэд шүүхийн шийдвэр эцсийнх байна гэдэг энэ агуулгаар. Харин сая зөрчлөл шалган шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор цэцэд үүссэн маргаан дээр одоо 3 жилийн өмнөх баха тий 2 жилийн өмнөх энэ дээр харин цэц бас өмнө гаргасан шийдвэрээ одоо өөрчилж ер нь бол одоо давцаалдах шатны шүүхийн шийдвэр бас эцсийн байж болох юм байна гэдэг зүйлийг нэг тогтоод өгж байгаа. Цаашдаа бид нар бас энэ одоо улсын дэд шүүхтэр явж очих энэ асуудлуудыг бас хязгаарлах болцоог үүсэж байгаа. Магадгүй ер нь бусд орны улсын дэд шүүх бол бас жижиг гэлтгүй маргаануудын зүгээр хууль хэрэглээний жишг тогтоох байдлаар татаж авч жишг тогтоодог процесс байгаа боловч ер нь зүгээр хууль хэрэглээний ноцтой болоод процессын ноцтой алдаануудыг л хянж эцсийн шийдвэр одоо гаргаж явуулдаг ийм зүйл байгаа. Яг би цаг болдвол бас нэгээд ярих зүйлүүд бол байна. За би буцаад Бямжарал доктороос тодруулга асуултуудаа явъя гэж бодож байна. Ерөнхийдөө яг энэ бодлогын түншлэгээ их явцад тодорхой яг энэ механизмууд дээр үндэслээд хэрвээ энэ яг хуулийн төсөлтийн хэвлэлээр орвол ямар одоо сөрөг үр дагавар гарах буюу шүүхийн хараат бус байдалд ямар одоо эрсдэл үүсэх вэ гэдэг дээр илүү тодруулж ярих нь гэж хүсэж байна. За баярлалаа. Зүгээр тэр асуудлыг хөндлөхөөс өмнө би нөгөө саяны ярьсан яриатай холбоотой нэг тодруулга бас нэмж хийх хэрэгтэй болов гэж бодод байна л да. Тэрний юу гэхээр олон улсын жишгийн тухай манай хоёр ажлын хэсгийн хүмүүс байна хоёлаа хэлж байна. Гэхдээ олон улсын жишгийг бид нар харах юм бол одоо хуулийн төсөл аль төсөл дээр баг яг ижил байгаад байгаа нэг зүйл юу вэ гэхээр нийт шүүгчдийн хуралдаан гэдэг юм зүйл. Өөрөөр хэлбэл улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан гэдэг юм зүйл. За нэгдүгürt улсын дэд шүүхийн энэ одоо яг төслөөр нь аль харах юм бол энэ хоёр яг ямар ч маргаангүй ижил байхгүй. Тэн дээр ямар зүйлүүдийг оруулчихсан бэхээр баг зэрэг ялгаатай байгаа л зарим нэг зүйл дээр л өөр болохоос хэрэг дээрээ яг ижил. Хоёрдугаар хууль засгийн газрын төсөл дээр бид нэр аваад үзэх юм бол улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан гэдэг ийм зүйл ойролцоогоор улсын дэд шүүхийн бүрийн эрх гэдэг дотор бичигдсэн байгаа. За баг 80% нь яваад орчиж байгаа. Нийт шүүгчдэд л энэ бүрийн эрхийг хэрэгжүүлнэ. За мэдээж яг ойлгож. Гэхдээ нийт шүүгчд хуралддаг энэ жишг би түрүүн хэлээд байсан. 1925 оноос эхлээд 1978 онд Монгол улсын шүүхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан бүх баримтчгүүдэд ямар агуулгаар тусч ирсэн бэ гэхээр улсын дэд шүүхийн тухайн үед 92 оны үндсэн хууль гарах хүртэл хугацаанд ч бүх асуудлыг нийт шүүгчдийн хуралдаанаар шийддэг байсан. Мэдээж танхим байгаагүй үнэн. Хоёрдугаар чиг үүрэг нь өөрөө юу байсан бэ гэхээр тухайлбал 78 оны одоо хамгийн сүүлд үйлчилж байсан хууль шүү дээ энэ маань. Улсын дэд шүүх бол өөрөө хууль санаачлах хэрэгтэй байхын дээр асуудлаад бүгд шүүгчдийн хурал гэдгээр хийдэг байсан. Энэ уламжлал бас яваад байгааг би бол шүүмжлээд байгаамаа. 1992 оны үндсэн хуулийн дараагаар гарсан хуулиудад эдгээр алга болсон зүйл би бараг тодруулбал 2 ч удаа алга болсон.
Энэ хамгийн сүүлд 2012 оны шүүхийн тухай хуулиудад орсны дагуу яг ийм байдлаар хуралдах зохицуултыг бол алга болгосон. Гэхдээ үндсэн хуулийн цэцээр юу гэж үзсэн бэ гэхээр хууль тайлбарлах талаар хуралдахдаа процедурын зохицуулаагүй учраас энэ үндсэн хуулийн зөрчилдөөн гэж үзсэн гэдгийг та бүхэн хоёулаа сайн мэдж байгаа байна. За ингээд би юу энэтэй холбоотой юу хэлэх гээд байна нөхөр дэлхийн нийтэд ер нь энэ дээд шүүхүүдийн одоо хуралдаж байгаа процессыг бид нар харьцуулаад үзэх юм бол нийт шүүгчид хуралддаггүй одоо хоёр гол хэсэгт хувааж болж байгаа. За ямар улсуудын нийт шүүгчид нь дээд шүүхийн шүүгчид нь хуралдаад байна уу гэхээр тухайлбал тэн дотор хоёр өөрөө бас ялгаа байгаа. Нэгдүгээрт үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг дээд шүүхүүд бол нийт шүүгчид нь хуралддаг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын холбооны дээд шүүх 9 шүүгчтэй эсвэл хуралдаж байна. За дээд шүүхэн дотроо хоёр шаттай байдаг улсууд байна. Энэ улсууд бол харьцангуй цөөн. Хамгийн тод жишээ нь бүгд найрамдах Солонгос улс. Дээд шүүхийн шүүгчид нь бүгд хуралдах нөхцөл нь яадаг вэ гэхээр эхний шатаараа 4 шүүгч ороод дөрүүлээ 100% санал нэгдээгүй бол аль нэг нь санал нь зөрчил нийт шүүгчд рүүгээ явчихдаг. За энэ бол өөрөө. Гэхдээ Солонгос улс бол бие даасан үндсэн хуулийн шүүхтэй. За хоёр дахь тохиолдол бол ерөөсөө нийт шүүгчд нь хуралддаггүй тохиолдлууд байгаамаа. Энд бол 3 ийм гол жишээ дурдж байна. Нэгдүгээрт нь бие даасан дээд шүүхүүдтэй. Жишээлбэл Германы холбооны бүгд найрамд Герман улс шиг. Герман бол 5 дээд шүүхтэй. Тэгэхээр тусдаа холбооны хэмжээний дээд шүүхүүдтэй учраас нэг нь л дор хаяж 60-70 шүүгчтэй учраас ойролцоогоор 300 орчим шүүгч нийлж хуралдах ямар ч болцоо байдаггүй. Тэгэхээр хуралдуулдаг. За хоёр дахь нь бол дээд шүүх нь бол танхимуудад хуваагддаг улсууд байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол 2012 онд энийг илүү тодруулаад энэ дагуу танхимуудад хуваагдах байдлаар зохицуулах гэж оролдсон. 93 оны хуульд агуусаа анх зохицуулаагүй байсан гэдгийг би түрүүнд тодруулсан. За гурав дахь нь бол мэдээж энэ нийт шүүгчд хуралддаггүй тохиолдол кассацийн шүүхтэй юм улсууд байна. Тэр кассац гэж байгаа маань тодорхой маргаанууд дээр өөрөө тухайлбал тэр хяналтыг хийх байдлаар л өөрөө хуралддаг. Энэ бол маш олон орнууд байгаа юм л жишээ нь Армян, Оросоос ахуулаад за одоо Серб, Грек, Эстон, Франц, Итали, Нидерланд ч гэдэг юм уу. За ингээд би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар өөрөө манай дээд шүүгчийн ер нь хаана явна вэ гэдгээ эргээд үндсэн хуультэйгээ холбож хараач гэж хэлээд байна. Аль ажлын хэсэг яг адилхан нөгөө уламжлалт хандлагаараа хавж үзээд магадгүй энэ өөрөө дээд шүүхийн илүүтэйгээр одоо гүшин сонирхол байхыг үгүйсэхгүй. Ягаад гэвэл 2017 оны тэр цэцгийн шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулаад яг буцаага хууч нарыг сэргээсэн байхгүй. Тэгээ би эргээд энэ юутай холбогддог вэхээр нөгөө тайлбар хийх зүйлтэй холбогддог. Улсын дээд шүүх бол үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрийн эрхтэй. Энэ бол гарцаагүй. Гол зорилго нь түрүүн манай хоёрын хоёулаа хэлээд байгаачлан тэр нөгөө шүүхийн нэгдмэл тогтолцоог л бий болгохын тулд улсын дээд шүүх дээр хууль хэрэглээний асуудал нь өөрөө зангиддаг учраас дэлхийн бүх улсад байна. Харин гол асуудал нь тайлбарлаж байгаа арга зам нь өөрөө маргаан шийдвэрлэх замаар тайлбарлах ёстой болохоос биш. Нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж ирээд абстракт байдлаар тайлбарлаад байдаг жишээ хамгийн сүүлийнх нь гэхэд би 2008 оны сонгуулийн хуультай холбоотойгоор жишээ хэлэх гээд. Сонгуулийн хууль батлагдсан ялгүй байна гэдэг заалт орсон дээд шүүх маргааш нь би дэгсдүүлж магадгүй тайлбар хийсэн. Юу гэхээр ерөөсөө ялгүй байна гэдэг чинь урд өмнө хизээч шийтгэл идэлж байгаагүй хэлдэг байхгүй да гэдэг тайлбар гаргачихсан. Энэ бас л захиалгаар. Тэр эргээд өөрөө энэ ямар нөхцөл рүү өөрөө бий болгоод байдаг вэ гэхээр нөгөө уламжлалт байдлаараа дээд шүүхийн бүгд шүүгчдийн хурлаараа асуудлыг шийднэ гэдэг ингээ оруулаад ирэхээр үндсэн хуулийн чинь суурь зарчим улсын дээд шүүх хийх ёстой юмыг захиргааны байдлаар маргаан шийдэхгүйгээр хийгээд байдаг юм зүйлийг аль төсөл дахиад сэргээчихэж байгаа байхгүй. Энэ нэгнээсээ ялгахт ямар ч одоо ялгаа байхгүй. Тэр би энэ дээр гол хэлээд байгаа санаа маань юу гэхээр дээд шүүхийн оролцоо зөвхөн ингэ зогсохгүй мэдээ захиргааны шинжтэй олон чиг үүргүүд байна л да. Тухайлбал цэцгийн гишүүнийг одоо санал болгож игүүлэн татах санал гаргана гэдэг бол энэ цэвэр захиргааны шинжтэй асуудал. Энэ бол шүүх маргаан хянан шийдвэрлэж байгаа зүйл биш шүү дээ. За дахиад дээр нь сонгуультай холбоотой асуудал. Уучлаарай сонгуулийн улс төрийн намыг бүртгэхтэй холбоотой. Мэдээж энэ шүүх төслүүдээр аль нь байхгүй л байлээ л дээ. Гэхдээ сонгуулийн хуулиудаар өөрөө бүртгэж байна. Энэ цэвэр бас л захиргааны шинжтэй зүйл шүү дээ. Тэгвэл яагаад энийг шүүхийн хуулиудад урд нь хийж байгаагүй. Гэхдээ хийдэг юм жижиг тогтсон бол бүрийн эрх рүү нь оруулаач. Тодорхой болгооч. Тэгээ маргаан хянан шийдвэрлэж байгаа процесс өөрөө энэ биш учраас тэрнтэй холбоотой зохицуултуудыг наривчлаач гэдэг юмыг л илүү хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр үндсэндээ саяны ярьж байгаа шүүмж дээр хариу болгоод бас хуулийн төслүүдээс энэ дээр үнэхээр яг энэ хуулийн тайлбар хуулийг одоо маргаан шийдвэрлэх замаар тайлбарлах ёстой гэж судлаач юм үзэж байгаа байр суурьтай санал нийлж байгаа эс хэрвээ тийм бол одоо энэ одоо ажиллаж байгаа хуулийн төслүүд дээр энэ чиглэлийн өөрчлөлтүүд орох боломжтой эсэх талаар бас санал айлах уу. За сайн зурж байна.
Яг би бям жаргал доктрийн цаашдаа харах алсыг би цаашдаа яах вэ гэдэг юм бол юм харагдчихэв. Гэхдээ нэгд бид нэр үндсэн хуулийн одоо зохицуулт гэдэг юм өнөөдөр байгаа орчин маань ийм байдалтай байна. Магадгүй дараагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоо үндсэн хуулийн цаашдын хөгжлийн чиг хандлага энэ чиглэлд тодтогдоод өгвөл энэ асуудлыг ярьж болно. Хоёрдугаар бас нэг ийм нөхцөл байдал байна. Цэц бас эцлэх хийдсэн энэ эсрэг агуулгыг бас буцаан сэргийн одоо оролдох асуудал бол эргээд бас үндсэн хуулиа үүсгэж байгаа юм шиг. Үндсэн хуулийн манаачин гаргасан шийдвэрийг сүрч одоо өөрчлөх юм шиг ийм алхам болно. Тэгэхээр нэгэн төштэй. Одоо би бол одоо хэлмээр үндсэн хуулийн цэц одоо бямжрал доктрин ярьж байгаа тэр одоо хэрэг маргаан хян шийдвэрлэх замаар одоо тайлбар гаргахгүй гэдэг зүйлийг эцэлчээд байхад энийг буцаагаар тавих асуудал бол одоо бас хэцүү. Тэгэхдээ ерөн зөвхөн практик дээр энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаан дээр усын дэжүүхийн ч юм уу тодорхой шат чадны шүүхүүдийн жишгийг авч үздэг ийм практик одоо угаасаа л байж байгаа. Энийг иш татаж ярьдаг, энийг хууль хэрэглээнд оруулдаг асуудал байгаа. Энийгээр нэгдүгээр хэлмээр байгаа. Хоёрдугаарт яг зүгээр зарим захиргааны чиг үүргийг одоо яг тодтогдох асуудал. За өргөгдсөн байхыг үгүйсгүй. Гэхдээ эргээд бас улс төрийн намын тухай хууль гэдэг юм уу янз бүрийн нүдний яваа учраас бас энэ дээр бас өөр концепцч хүртэл яригдж байгаа. Хаана бүртгэхгүй гэдэгээс байгаа учраас бас асуудал баригдж байна. Одоо жишээ нь бид тодтогдоор ихэд 3 газар бүртгэхгүй гэж хэлсэн шүү дээ. Бас хуулийн этгээд явсан хэмжээтэй бүртгэхгүй, боломжтой байдлаар дээж хүүхдээ бүртгэхгүй, эсвэл сонгуулийн өрөнгөний орон бүртгэхгүй юу гэдэг. Ийм асуудлууд байгаа бас хууль санаачлагчийн зүгээс бид энэ удаад орхигдсон зүйлүүд бол байгаа гэдэг хэлмээр байгаа. Яг өнгөрсөн цаг хугацаанд нэг юм байна. Танхимын зохион байгуулалт орчхоор хэдийгээр Монгол улс одоо яг төрөлцсөн дээж хүүхдээ биш боловч үндсэндээ гон шүүхтэй юм шиг ажилласан. Энийг би бол одоо зөвхөн яг хэрэг маргааныг одоо юу гэдэг нь хавц тэрэг бариад шүүх хуралдаанд ордгүй боловч хууль боловсруулах асуудал төр бол ойлгож байгаа. Усын дэжүүхийн одоо нийгмэл байр суурийг ерөөс сонсох болцоогүй. Энэ дээрээс ерөөсөө асуудлууд үүсэж байгаа. Хоёрдугаарт зөвхөн Монгол улсын одоо нэг хуулийг хоёр өөр танхим өөр шийдэж байгаа. Жишээ нь одоо эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яг ингээд бариад хэрэг маргааны шийдтээ усын дэжүүхийн эрүүгийн танхим буюу 8.1 гээд одоо ерөнхий шүүгчдэрийн нэмээд эцсийн шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэр нэг янзаар шийдвэр гаргаж хахад захиргааны танхим яг тэр эдийн засгийн ил тод байдлын нэг заалтыг дахиад өөрөө шийдэж байгаа. Тэгээд дээрэс нь нэмэх нь нөгөө шийдвэр нь төд тодорхой дахиад хууль хэрэглээний явцдаа сарын дараа өөрчлөгдөж байгаа. Энд өөрөө эргээд асуудал үүсэж байгаа байхгүй юу? Энд Монгол улсад хууль хэрэглээний жишээ энд чинь төрж байгаа. Өмнө нь сарын өмнө захиргааны танхим дээр шийдэгдсэн байсан хүмүүсүүдийн жишээ нь одоо бямжрал доктрин хийж байгаа одоо тайлбарлаж явна гэдэг бэлтгэл хэмжлэлтэй явж идэх. Сарын дараа тэр нь ч юм уу төд хугацааны дараа өөрчлөгдөж явахаар энд одоо яг хууль тайлбарлах асуудал усын дэжүүх хэмжээг хэлсэн байдаг хийгдэж чадчихна үү гэх асуудал байна. Тэгэхээр зайлшгүй энэ асуудлыг яг зүгээр усын дэжүүхийн одоо нийт шүүхтийн зөвлөгөөнөөр хэлцээд үзье. За энэ яг уламжлалт гэдэг шүүмжлүүлэхэд бол одоо байж болох боловч бас энэ өдрийн одоо юу гэдэг Монголын уламжлал онцлог талдаа бол тохирох юм байна. Хоёрдугаарт яг нэг юм байна. Усын дэжүүхийн шүүгчнэрийг усын дэжүүхийн захиргааны танхимын шүүгчийг томилдог байхгүй. Усын дэжүүхийн шүүгчийг томилдог. Энэ асуудал дээр юу вэ гэдэг вэхээр энэ шүүгч өөрөө цаашдаа юу гэдэг заавал захиргаарч мэрэгсэн байхтай биш. Ер нь бол усын дэжүүхтэр бол эцсийн дүндээ академик одоо юу гэдэг хууль хэрэглээний жишг учраас тэр одоо шүүхийн одоо ажиллаж байгаа хүн бол аль ч одоо юу гэдэг төвшөндөө аль салбар ирэх зүгээр шийдвэр гаргах чадвартай хүмүүс байх ёстой. Ингэж хүмүүс томилогдох ёстой. Тийм учраас яг усын дэжүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн бямжрал доктрин хийж байгаа зарим захиргааны одоо тэр үндсүүлийн цэцгийн гишүүнтертэй байгаа боловч яг хууль хэрэглээний нэгдсэн стандарт талтай энэ төр дээр яг одоо яг уламжлалт гэж шүүмжилж байгаа боловч өнөөдрийг бол энийг харах юм бол хууль санаачдын зүгээс бол Монгол тохирсон шийдлээ гэж байна. Би энэ дээр ганцхан зүйл тодруулчих болох болов. Яг би цэцгийн шийдвэрийг хоёлаа хар дээр цагаан дээр байгаа учраас яг л адилхан унших байх гэж бодож найдаж байна. Цэцгийн шийдвэр юу гэж заасан бэ гэхээр хууль маргааныг шийдвэрлэж тайлбар хийж байгаа нь буруу гэдэг шийдвэр бол гаргаагүй гэдгийг та надаар хэлүүлэх мэдчихэж байгаа байх. Тэнд юу шийдсэн бэ гэхээр 5 шүүгч өөрөө шийдээд байгаа нь өөрөө процессын хувьд буруу байна л гэж шийдвэр гаргасан шүү дээ. Тийм баха. За би бол яг тэр агуулгаар нь хэлж байгаа юм. Тэгэхээр 2012 оны шүүхийн тухай хуулиас гадна 1993 оны шүүхийн тухай хууль тэгвэл яагаад энийг заавал тэрнийг алга болгосон юм бол хэрв Монгол улсын үндсэн хуулийг хилцэж явах үеийн протоколуудыг та эргээ харах юм бол тэрний шалтгааныг ойлгоно. Тэгэхээр өөрөө энэ дунд чинь буцаад 2002 онд буцаас хэрэгжиж байгаа шалтгаан чинь нөгөө хууч хамаарлаараа буцаад оруулаад ирж байгаа байхгүй. Монгол улсын онцлогч гинөө бид нар яаж нэрлж болно л доо сайхан цэцэг шигч гоё гэж нэрлж болно. Гэтэ
Гэхдээ гол асуудал нь юу вэ гэхээр за би бусад Америк гэдэг юм улсуудаас жишээ авах байлээ. Бидний хамгийн их жишээ авах дуртай холбооны бүгд найрамд Герман улс. Холбооны бүгд найрамд Герман улсад хуулийн тайлбар дээд шүүх хийдгээ. Гэхдээ бас хууль хэрэглэх талаар тайлбар хийж байгаа. За яаж хийж ийн гэхээр би хамгийн энгийн жишээ. Жишээлбэл эрүүн иргэний шүүх нь бол ердийн шүүх гэдэг нэрээр ойролцоогоор 120 орчим шүүгчтэй байдаг. Энэ шүүгчнэр дотроо тухайлбал эрүүгийнх гэхэд 10 сенат хуваагдаж байгаа. Тэр нөгөө хэрэгүүдээрээ хамаараа. За эрүүгийн хүн амны гэмтрийг гэхэд 10 шүүгч нь, за автоварийнх нь ч гэдэг юм уу те. Тэгээ эргээд энэ сенатууд өөрөө хамтарч хуралдах процесс зохицуулсан байдаг. Яаж зохицуулдаг вэ гэхээр гарцаагаа тухайн асуудлыг нийт шүүгчдэрээ хуралдаж шийдвэрлэх буюу нөгөө жишг болгох тайлбар хийх шаардлагатай гэж үзвэл нөгөө танхимууд чинь нийлж маргааныг шийддэг. Энэ өөрөө маргаан шийдэж байгаа байхгүй юу? Түүнээс биш тайлбар хийнэ гэдэг чинь бидний өнгөрсөн практик ч гэсэн байсан юм билээ шүү дээ. Нийт шүүгчдийн хуралдаанаар тайлбар хийхдээ зүгээр нөгөө абстракт байдлаар хин одоо 2002 оны хуульд орсон хамгийн том одоо сул тал юу вэ гэхээр иргэн байгууллага албан тушаалтан дээд шүүхэд энэ зүйлээр тайлбар хэлгүүлэгээ явуулчингууд тэн дээр нь тайлбар хийждэг. Тэр нь нөгөө хуулиасаа даваад яваад гэж. Энэ өөрөө хамгийн том асуудал байхгүй. Тэгэхээр эргээд одоо байгаад байгаа энэ процедуруудыг нарийн зохицуулаагүй учраас та нар өөрсдөө шийдгээд хайчаар яг л нөгөө 2002 онд тогтчихсэн юм а буцаагаас сэргээчих гээд байна л гэдэг юм хэлээд байна. Германаас жишээ тэгвэл авч байгаа бол Герман ч маргаан шийдэж шүү. Дээд шүүхийн зөвхөн Герман биш. Дэлхийн бүх улсын үндсэн дээд шүүхүүд өөрөө тайлбар гэдэг тогтоол гаргадаг нэг ч улс байхгүй. Энэ бол бүр баталгаатай. Харин маргаан шийддэг. Энэ өөрөө чиг үүрэг нь учраас байхгүй. Захиргааны шинжтэй зүйлүүдийг маргаан шийддгээсээ тусад нь гаргаж ий. Гэхдээ энэ их цөөхөн. Гэхдээ мэдээж нөгөө дотоод бодлогын шинжтэй тухайлбал хууль тогтоогчид санал бодлоо хэлэх гэдэг юм уу тийм. Бодлогын энэ асуудлуудыг бол тэр бол гарцаагүй хийж яах нь зөв. Харин маргаан шийдвэрлэх байдлаар тайлбар хийн гэдэг энэ зүйлийг та бүхэн энэ төслүүдтэй аль алин дээр нь оруулахгүй яваад байгаа чинь дахиад нөгөө 93 оны хуулиар ч гэсэн хийж болоод байхад манай үндсэн хууль чинь л ийм боломж олгосон шүү дээ гэдэг ингээд суугаад байна гэдэг бол маш том ухралт гэж ингэж харж байгаа. 2012 оных бол мэдээж хийсэн гэхдээ процедурын хувьд алдаатай байсан. Би тэрнийг хүлээн зөвшөөрнө. Цэцтэй яг адилхан бодолтой байна. Харин энэ нь өөрөө ирээдүйн мөрөөдлийн тухай биш байхгүй юу? Хууль чинь өөрөө тухайлбал Монгол улсын дээд шүүхийнтэй холбоотой зохицуулт үндсэн хууль заахдахтаа нийт шүүгчдийн хуралдаан гэдэг үг яагаад 1992 оны үндсэн хуулиас бусад бүх хууль дээр байсан юм бэ гэдгийг ядаж бодож үзээч гэж. Тэнд чинь тийм байсан учраас тэгж хийгээс аргагүй байхгүй юу? 92 оны үндсэн хуульд заавар зорж байгаад тэрний чи авч хаяад байхад нь яагаад буцаагаад шүүхийн тухай хуулиараа сэргээх байдлаар хийгээд идэг юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр тэр нь дээд шүүхийн шүүгчид бодлогын асуудал тийэр шүүхийн нэгдсэн тогтолцоогоо барьж болохгүй гэдэг зүйл огт биш. Энийг л заагалж ялгах хэрэгтэй байна. За баярлалаа. Одоо энэ нөгөө маргаан юу тэлцээ маань ингээ яад авчихсан. Эхлээд энэ ч сонсчоо тэгээд дараа нь ярина тийм. За тийм. Энэ дээд шүүх хуулийг яаж тайлбарлах вэ? Журмын асуудал тийм ээ их бас сонирхолтой маргаан дагуулдаг. За энэ дээр бол казуалны буюу энэ тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар тайлбар хийх нь бол хамгийн оновчтой. Энэ дээр бол ерөөсөө би ч гэсэн одоо хувь судлаачийн хувьд бүрэн санал нэг байна. Тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа. За гэхдээ энэ дээр бас Бэм Жаргал доктор түрүүн хэлж ин л да одоо энэ улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан энэ хууч тийм ээ хуучин одоо бүтцээ хадгалах гэж байна гэж. Тэгэхээр энд манай ажлын хэсэг дээр бол жишээлбэл маш их яг энэ хэсэг дээр олон санал онол гарсан юм. Тэгээ би бүр өөрөө нөгөө хувь судлаачийн хувьд нөгөө энэ Герман шиг тийм ээ холбооны бүгд найрамд Герман улс шиг энэ тайлбар хийдэг энэ сенатууд жишээлбэл сенатууд гэж байгаа байхгүй Германд. За манайд бол сенат гэж нэрлэх боломжгүй тийм ээ. Одоо танхимууд тэгвэл тийм танхимууд дотроос эн чинь бүрэлдэхүүнээрээ явчихж байгаа шүү дээ. Энд 5 тийм танхим. Тэгээ эдгээр ингээд жишээлбэл өөр өмнө нь гаргасан шийдвэрээсээ зарчмын хувьд өөр шийдвэр гаргах гэдэг тохиол байж болдог. Үүсдэг тийм. Тэр тохиолдолд хэрэгэд үтгэлзүүлж байгаад бүр танхимынхаа хуралдаанд оруулаад танхимынхаа хуралдааныг зарлаад тэгээ ингээд нэгдсэн хэрэглээний шийдэл гаргах ийм бүр одоо бүтцтэй бүр өөр нэртэй ч байж болно гэж би ингээд ярьсан байхгүй тийм. Тэгээ яг хуу ажлын хэсэгт чинь нөгөө олон одоо ургалж үзэл ингээд явдаг. Тэгээд энэ хүрээнд бол бас за жаахан одоо төр азны хуучин бүтцээрээ байх нь бол илүү оновчтой байна. Нэгдүгээр тэгж үз. Хоёрдугаарт бас нөгөө энэ хуулийн тайлбар хийх журмын тухай тусдаа хуулийн төсөл байвал ямар вэ гэдэг ийм шийдэл бас хувилбар яваад байгаа. Хуулийн тайлбар хийх журмын тухай хууль гэж. Тэгээ тэр асуудлыг бас улс хууртай судалж үзээд нэг мөр тийм ээ одоо байдлаар оруулъя. Энэ ч одоо төсөл шүү дээ.
Хилцэж эхлэх юм бол энэ чинь те замын дунд бол нэлийн өөрчлөлтүүд орно гэж бас найдаад байгаа. Тэгэхээр ингээд тэр судалгаануудын үр дүнг бас хүлээ гэдэг үүднээс бол ингээд орхичихсан байгаа. Одоо бол яг манай төсөл дээр бол улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас хууль тайлбарлахаар ингээд хийгдсэн байгаа л да тэр үнэн. Тий. Гэхдээ тиймэрхүү юмнууд болсон гэдгийг яасан. За тэгээ ер нь бол энэ би нөгөө түрүүнийхээ бас өөрийнхөө төслийг ярьж байгаа учраас тийм ээ. Энэ иргэн захиргааны иргэн танхим тийм ээ энэ өөрөө гомдлоо хүлээж авах хэсгээр бас холбогдох процессын хөлөөдөд бол яаж зохицуулт оруулах вэ гэдэг хувилбарыг бол судлаад тийм ээ бас гаргалгаануудыг гаргацсан байж байгаа. Одоо жишээлх юм бол энэ дээр бол хамгийн тэргүүлэгч жишг бол холбооны бүгд намд Герман улс, Австри улс байна л да. Жишээлбэл Германы иргэний процессын тухай хуулийн 543, захиргааны шүүхийн тухай хуулийн 132-т бол яаж ийм вэ гэхээр давзаалдах шатны шүүх магадлалдаа зөвшөөрөл өгдөг байгаа. Тэгээ энэ бол бас их чухал зөв одоо зохицуулт юм байна гэж ингэж харсан. Зөвшөөрөл өгнө. Өөрөөр хэлбэл та энэ маргааныг дээш нь тийм ээ дээд шүүх рүү одоо гаргаж гомдол гаргах эрхтэй шүү гэдгийг нь бүр магадлалтаа бичиж өгд юм бил. Давзаалдах шатны шүүх зөвшөөрөхгүй болвол дээшээ гомдол гаргах боломжгүй. Эсвэл хяналтын шатны шүүх буюу улсын дэд шүүх өөрөө зөвшөөрөл өгөх юм бол шууд бас татаж шийдвэрлэж болно. Тэгэхдээ энэ дээр бол ямар үндэслэл байна вэ гэхээр энэ тухайн эрх зүйн маргаан нь суур зарчмын ач холбогдолтой гэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө түрүүн сайн зөрөг дарга хэлээд ирсэн нөгөө 20 мянган төгрөгтэй холбоотой маргаан хүртэл дээд шүүх рүү ерөөс очих шаардлагагүй байхгүй юу? Яг үндэ болвол тий. Тэнгүүд тэндээс шууд зогсооч чаа. Энэ бол суур зарчмын ач холбогдолтой маргаан биш байна уу? Уучлаарай. Ахгүй. Германы дээд шүүх. Гэх мэтлэн хоёрдугаарт нөгөө түрүүн миний хэлээдсэн эрх зүйг хөгжүүлэх эсвэл шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангуулах шаардлагатай бол хяналтын гомдлыг хүлээж авах гэж байна. Тэгэхээр энэ иргэний процессын үед захиргааны процесс дээр бол саяны дурдсан хоёр дээр нэмээд шүүхийн шийдвэрт нөлөөлөх үз процессын алдаа гарсан болвол бас хүлээж авна гэж. Ийм ердөөсөө 2-3 үндэслэлээр л ерөөсөө хяналтын шатны шүүх бол хэрэг маргааныг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл би энд юу гэж хэлэх гээд би нөгөө түрүү ихний яриан дээр хэлсэн шүү дээ. Одоо жоох сэтгэлгээгээ өөрчлөөд энэ улсын дээд шүүх чинь ямар чиг үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгээ арай өөрөөр харах бид нар шаардлагатай болчиход байна өнөөдөр. Арай өөрөөр. Манайх бол нөгөө анхан шатны шүүх шиг л бүх маргааныг шийддэг шүүхгээ ойлгоцсон байна шүү дээ. Нийгэмд ч тэгж ойлгож байна те баг манай хуульчнаар ч дотор бас тийм хандлага байд юм билээ. Би бас хүмүүстэй ингээ харилцаад явж ирсэн тийм их хандлагатай юм билээ те. Тэгэхээр энийг өөрчлөе гэж байгаа байхгүй юу. За баярлалаа нөгөө би өөрөөс чи яг нөгөө үзэгчдээс сонсож байгаа хүмүүсээс ирсэн бас асуултуудтай нийлүүлээд бас ярьчээ те. Тэгэхээр энэ дээр хууль зүйн дотоод хэргийн яамны боловсруулсан төсөлтэй холбоотой хоёр асуулт ирсэн байна л да. Эхнийх нь болохоор энэ дээд шүүхийн ерөнхий шүүгч улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга болон сургууль судалгааны хүрээлэнгийн даргыг томилох одоо яг ямар шаардлага байгаа юм бэ? Томилгооны чиг үүрэг байгаад байна гэд. Хоёрдугаарх асуулт нь болохоор төсөлд шүүгчийн мэргэжлийн хариуцлага гэсэн зохицуулалтаар дээд шатны шүүх мэргэжлийн хариуцлагын хороонд өгч байгаа нь шууд шүүгчийн дотоод хараат бус байдлыг зөрчих эрсдэлтэй гэж харж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ гэдэг хоёр асуултанд хариулангаа өмнө бас дуулдсан зүйлээ хэлж байна. За энэ хоёр асуулт би аль болохоор түргэн одоо хариулъя. Би түрүүн бас ярианы эхлэхдээ бас ерөнхийдөө бас Европын холбооноос гаргасан энэ шүүгчийн эрх зүйн байдлын Европын харт за ирээд Бангалорын зарчимтай холбоотойгоор энэ шүүгчийн сургалтын асуудал бол үндсэндээ шүүгч нар дамгаалж шийдэх ёстой. Шүүхийн дэргэдээ байх ёстой. Томилдог, нэр дэвшүүлдэг, сахилгын одоо асуудлыг авч үздэг байгууллагаас тусдаа байх ёстой гэдэг зарчим байдаг. Энэ зарчимд нь нийцүүл засгийн газрын зүгээс оруулж ирсэн. За ийм зарчимтай улсууд ч гэсэн зөндөө байна. Өөрөөр хэлэх юм бол за одоо Казахстан, Оросын улбараас Эстон, Литв, Латви, Англи, Кипр зэрэг ингээд. За эргээд шүүх дамгаалсан одоо байдлаараа буюу улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн толгоолоод шатны шүүгчдийн төлөөлөлд оролцуулаад хийдэг газар байна. Эсвэл бүх шүүгчдийн ерөнхий шүүгчнэр ингээд цуглаж байгаа гэдэг. Ер нь ямар ч тохиолдолд энэ одоо юу гэдэг шүүгчдийг сургуулах, мэрэгшүүлэх энэ асуудал шүүхийнхэн дээр гэж явдаг. Энийг бол Солонгосын жишгээс авч би одоо хамгийн түрүүнд хэлж болж байна. Энд улсын дэд шүүхийнхэн дэргэд одоо шүүхийн сургалт судалгааны хэрэглэн байдаг. Орлогч даргаар нь одоо яг зөвхөн бус улсын онцлогуд байна. Магадгүй Солонгос бол орлогч даргаар прокурор тавьчихдаг. Прокурор орлогчийг. Тэгээ энэ дээрээ өөрөө нэг хууль хэрэглээний нэгдсэн стандартыг энэ шүүх прокурорын системдээ хадгалж явдаг асуудал байгаад байгаа. Тэгэхээр энийхээ хүрээнд авчирсан тэгвэл шүүхийн ерхий зөвлөлтөд огт уялдахгүй байдлаар бас төсөл хангаагүй. Өөрөөр хэлэх юм бол энэний бүтэц чигүүрэг дүрмийг шүүхийн ерхий зөвлөлтөд зөвшөлтөж баталгаар оруулж ирсэн байж байгаа. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нь зохион байгуулалт талаас нь ч гэдэг юм уу
Тэр юмнуудыг агуулж ер нь одоо юу гэдэг шүүх хэрэглээний тэр сургалттай холбоотой нэгэн агуулгыг бол одоо шүүгчнэр өөрсдөө тодорхойлно гэсэн одоо хандлага бол үсэн жижигтэй байгаа гэдэг хэлээ. За хоёрдугаарт яг зүгээр нэг юм байна. Энэ эмзэг асуудал. Бид хуучин яг өчтөрч одоо хилцүүлгээр мөнх сайхан доктороос тодорхойлж илээ. Ер нь хууль хэрэглээний энэ алдаа буюу энэ мэрэгжлийн алдааг сахилгын зөрчил тооцоо явуулдаг жишглүү орсон дэлхийн нийт. Энийг ч гэсэн хууль дээр дистралуу зааж аваад авч үзэж байна гэж. Манад ерөнхийдөө байхгүй л байна л да. Яг өнөөдөр хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаа хууль хэрэглээний нэгдсэн жишг стандарт тогтохгүй байгаа асуудалтай холбоотой. Улаан цагаан өнөөдөр хүнийг одоо санаатай алдсан эргийг шууд анх шатны шүүх боломжгүй хаснаар зөрчилж байгаа байхгүй. Тэр давзаалтын шатны шүүх төр өөрчлөгдөж байна. Нөгөө нэг оролцогч талууд нь гайхаж байгаа байхгүй юм чинь. За эсвэл нөгөө одоо зөв шийдлээдэй гэж хэлж байна. Гэхдээ энэ анхан шатны шүүх гэдэг чинь юм яадаг хүн бэ? Ерөөс анхан шатны шүүхийн шийдсэн хэрэгүүдийн ихэхэд энэ одоо 60 орчим хувь нь дээр гараад эсрэгээр шийдэгчээд байна. Энэ одоо үндсэндээ ямар асуудал байна гэдэг л асуудал. Эний цаана хавилгал байна уу эсвэл шүүгчийн мэрэгжлийн ур чадвар байна уу? Энэ дээр үнэхээр шүүгчдийг шилж болох асуудал гэхээр хайнг явж гэнэ гэдэг л асуудал. Тэгээд энэ асуудал дээр жижиг алдаа болгон дээр нь тоншоод ирсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн ноцтой алдаа гэж. Хууль хэрэглээний ноцтой, процессын ноцтой алдаан дээр ямар ч гэсэн толгойг нь хэлэхэ болий. Энэ дээр нь хариуцлага асуудлыг ярив. Гэхдээ энэ дээр хэд хэдэн шийдлүүд байна. Мэргэжлийн орон шилжүүлэх үү эсвэл нэг үсэн шууд сахилгын орон энийг бүртгэдэг байдлаар явж байгаад жилд хэд гэдэг байдлаар явах уугүй юу гэсэн хөлбөр зөндөө хөлбөрд иргэцсэн. Тэгээ эцсийн дүндээ бас яг зүгээр мэргэжлийн ороны бүрдүүлж байгаа юмнууд давзаалт болон хяналтын шатны шүүхнээс байгаа учраас одоо шүүх хүрэлтүүнээс ирсэн зүйлүүдийг бас авч үзье. Энэ үнэхээр мэргэжил ур чадвар нь одоо алдчих үсвэл ёс зүйн асуудлуудыг ялгаад ёс зүйн ахмад сахилгын оронд гэдэг байдал байгаа. Гэхдээ энэ хуулийн хилцүүлгийн явцад нэлээд хүчтэй өрнөж байгаа учраас бас альталтайгаар шийдэгдэхийн асуудал нь байх шийдэгдэг байна. Ер нь цаашдаа хууль хэрэглээний ноцтой олон процессын ноцтой алдааж гаргаж байгаа энэ шүүгчнэрийг бол орон зайгүй болгох хэрэгтэй. Энэ бол шүүгчийн дотоод ихтгэл үнэмшилд хандах гэдэг зүйл бол биш. Энэ улаан цагаан илэрхий ийм үнс одоо ийм алдаануудыг хүлээн зөвшөөрөхгүй л гэсэн үг. Түрүүчний тодтол төр би хэлмээр байгаа. За Бямж Жаргал докторийн хэлж байгаа юмнуудыг авах штэ. Энийг ойлгож байгаа. Гэхдээ ер нь зүгээр сая энэ үн цэцгийн дараа шийдвэр гараад 8 дээр нэмэх 1 гэдэг схемээр одоо дээд шүүх эцэслэн шийдэх энэ схем ч гэсэн би сая нэгэн хууль дээр жишээ аваад ярихад хууль хэрэглээний 2-3 стандартыг жишгийг тогтоож байгаа асуудал байгаа байхгүй. За эргээд маргаан шийдэх замаар энийг шийдэх ёстой гэдэг элементийг бидэд оруулж ирсэн. Энийг Бямж Жаргал доктор бас анзаарах юм бол бидэд шүүхийн одоо шүүгчийн сахилгын одоо хорооны шийдсэн тийм шүүгчтэй холбоотой ёс зүйн асуудал дээр сахилгын хорооны шийдсэн маргаануудыг улсын дээд шүүхээр 25 шүүгчээс санамсаргүйгээр бүрэлдэхүүн гунаад энэ дээр бас одоо юу гэдэг эцсийн шийдвэр гаргах буюу бас аажмаар энэ лөө бас гулгаж байгаа асуудал байгаа шүү. Тэрнээс биш яг одоо юу гэдэг энэ докторуудын судлаачд хэлээд байгаа юмыг бас нэг өдөртөө бочгонуулах гэдэг юм одоо бас хүлээж авах асуудал байна. Тэгэхээр бидэд хөрсөө бэлдэж чинь энэ асуудлуудыг баг багаар элементээр нь оруулж ирж чинь соёл тогтоож чинь ойлгоцож чинь энэ реформууд цаашдаа ингэ хийгдээд байна. Энийг л одоо бас би яг зөвхөн тодтолцоо. За. Баярлалаа. Тэгээ сүүлийн яг энэ асуулттай холбоотой өчигдрийн бидний 3 дахь удаагийн хилцүүлгийн үеэр яг энэ шүүгчийн хариуцлагын асуудлын хүрээнд энэ хандлагыг бид нар хааш нь авч явах хэрэгтэй юм бэ? Аль нь илүү зохистой юм бэ гэдэг талаар бас ярьжсэн л да. Тэгэхээр ерөнхийдөө одоо өнөөдрийн энэ сэдвүүдээр яг ингэ давхардж байгаа асуудал нь юу вэ гэхээр хэдийгээр энэ нөгөө мэрэгжлийн одоо илт алдааг дахин гаргаад байгаа нь өөрөө бас энэ сахилгын ёс зүйн одоо зөрчил юм биш үү? Энэ чиглэл рүү түүнийг шийддэг тодорхой процедурын хүрээнд энийг авч үзвэл зүйтэй юм биш үү гэсэн санал бол өчигдрийн хилцүүлгийн үеэр гарсан байгаа. Нөгөөдөөр бас нэг болгоомжлол төрүүлж байгаа яг өнөөдрийн сэдвтэй холбогдож байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө мэрэгжлийн хорооны маань бүрэлдэхүүнд орж байгаа нөгөө дээд шүүхийн шүүгч нарын асуудал эргээд энэ хүмүүстэр дахиад ирэх мэдл нэмэгдээд ирчихэж байгаа. Тэгэхээр доод шатны шүүхүүд рүү нөлөөлөх тэр боломжийн дахиад энэ нэг сууг нэгэд өгчөж байгаа юм биш үү гэдэг ийм одоо ажиглалтыг бол бид нараас хийгээд байгаа маа. Тэгэхээр энэ дээр бас эргэж харна байх гэж найдаж байна. Бямж Жаргал докторийн хувьд нэмж хэлэх юм байна уу? Өчигдрийн бас хилцүүлэлт орж ирсэн. Энэ зүйлтэй холбоотойгоор саналаа бас хэлчихье. Нэгдүгürt мэрэгжлийн хороо руу өгөө. Мэрэгжлийн хороо буюу шүүгчид өөрсдөө үнэхээр энэ илэрхий алдаа байсан уу буюу шийдэ гэдэг энэ зүйлийг одоо засгийн газраас өргөн барьсан төслийн үед санал болгож байгаа. Гэхдээ мэрэгжлийн хороо ингээд яаж бүрдэж байгаа вэ гэдгийг эргээ бас санах хэрэгтэй байна. Энэ маань бол дээд шүүхийн шүүгчид, давзаалгах шатны шүүгчдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгээ эргээд энд ганцхан төлөөлөл байхгүй. Тэр нь юу гэхээр анхан шатны шүүх. Гэтэл анхан шатны шүүгч нь зөвхөн Монгол улсад цор ганц Монгол улсын нэрийн өмнөөс шүүх
одоо шийдвэр гаргадаг шүүх шүү дээ. Гэтэл эргээд энэ нөр юу болгож юм гэхээр нөгөө дээд шатны шүүх гэдэг энэ агуулга дахиад нөгөө захиргааны бүтц рүүгээ илүү түлхээд байгаа юм. Цаад утгаараа одоо эн чинь сайжруулад байна гэдэг байгаа боловч эргээл нөгөө яг бодит байдлаар нь хэлэх юм бол дээд шүүхийн шүүгчдийн л одоо дур зоргоор асуудлыг шийдэх буюу бүгдийг барих л юм бол захиргааны бүтцийг дид бүтцийг бий болгоод байгаа байхгүй юу. Хоёр дахь энэ илэрж байгаа зүйл нь юун дээр гарч ирж байгаа. Тухайлбал шүүгчнэрийн зөвлөгөө гэдэг энэ зүйл зохицуулт байна. За шүүгчнэрийн зөвлөгөөнд бүх шүүгчд нь орж байгаа нэг хэсэг байгаа тэр нь дээд шүүх. Дахиад энэ нь юу гэхээр нөгөө дээд шүүхийн дахиад нөгөө захиргааны шинжтэй энэ зүйл дээд учраас бүгдээрээ орох ёстой гэдэг энэ агуулга юм шиг харагдаад байгаа. Зөвлөлийг ярьж байна. За дахиад бас зүгээр онцлог юм бол түрүүн сая нэг асуултанд гэсэн дурддагдчих шиг байна. Дээд шүүхийн тамгын газрыг одоо бүрдүүлэх, тамгын газрын даргаыг томилохтой холбоотой зохицуултууд нь бас ялгаатай тийм. Тэр өөрөө эргээд энэ юу харагдаад байна нөхөр нөгөө дээд шүүгч нь өөрөө таандраас ялгаатай байхгүй да гэдэг энэ зүйлээр нь тавиад ах шиг байна. Гэтэл эн чинь өөрөө хаана байх ёстой вэ гэхээр та хоёрын нэг зүйлтэй би 100% санал нэг байна. Процессын хувьд бүх дээд шүүх бүх асуудлыг шийдэх ёсгүй. Юугаас дэлхийн бүх улс шийддэггүй. Энэ процессын хуулиуд дээр уягддаг болохоос биш шүүхийн гэж байгаа гол энэ одоо материалын хууль дээр нь дандаа эднийг баталгаажуулаад бичээд байхаар өөрөө юу болж хувирах вэ? Дахиад нөгөө захиргааны бүтцийнхаа хувьд дээд шүүх бүх асуудлуудыг хяндаг. Магадгүй дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилж байгаа томилгооны нөлөө бүхий байгаа улс төрч магадгүй энэ асуудлыг илүү оруулах энэ боломжийг цаатлаар нээгээд байгаа байхгүй. Эний чинь одоо илүү шүмжлээд байгаа болохоос биш та хэдийн юмыг ерөөсөө үгүйсгээд үг үсгээр нь буруу зөв гэдэг юм нэг ч ярихгүй байгаа. Энийг бас ойлгоосоо гэж. Тэгэхээр энэ өөрөө эргээд юутай холбоотой вэ гэхээр бид нар дээд шүүх өмнө яаж эн чинь уг нь ингэдэг л байсан байхгүй юу да гэдэг энэ зүйлээсээ 92 оныхоо үндсэн хуулийн суурь концепцээс гарчих байдлаар л хуучин буцаад нөгөө байсан юм руугаа орчоод байгаа ч л асуудал байгаа. За баярлалаа. Тэгэхээр нөгөө цаг бас байгаагаа үзэгчдээс бас зарим нэг асуулт ирсэн учраас энийг орхигдуулахгүй тулд бас юу мөнхөрд нагшаас бас яг асуулт байна л да энэ дээр. Ерөнхийлөгчийн одоо барьсан хуулийн төслөөс иш татхад гэж байна л да. 6-гийн 1 дээр шүүх эрх мэдэл бүрийн эрхээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс хараад бусаар бие даан хэрэгжүүлнэ. 6-гийн 2 шүүх нь үндсэн хууль болон бусад хууль захирагдаж аливаа этгээдийн хүсэл зоригоос хараад бус байр шүүх эрх мэдлийг бие даан хэрэгжүүлнэ гэсэн заалттай 6-гийн 6-ад шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж засгийн газартай зөвшөлдсөн улсын хуралд уламжилж батлуулна гэсэн нь нийцхүү бидаасаа хараад бас байдлын талаас нь гэдэг. Энэ одоо энэ дээр хариулт өгөнгөө бас үлдсэн богино хугацаанд юу яавал үлдсэн бас хэлэх санаагаа гүцээл тэ. Тодорхой асуулт байна тий. Баярлалаа асуулт асуусан. За энэ дээр бол юу байгаа юм одоо ч гэсэн энэ хөгжлийн бодлого стратеги угаасаа байгаа. Тий. Одоо цаашин юм энэ биш. Өөрөөр шүүхийн ерөнхий зөвлөл энэ шүүх эрх мэдлийн байгууллагыг хөгжүүлэх стратегийн бодлогыг бол боловсруулад хэлэлцүүлээд ингээд батсан одоо би санаж байгаагаар өнгөрсөн өвлөлүүдэд би бас тэрэнд нь оролцоод ингээд баталж ингээд явж ирсэн. Тэгэхээр энэ бол байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ юу гэж нөхөр шүүх эрх мэдлийн байгууллагыг тийм ээ одоо эдийн засгийн хувьд техникийн хувьд те яаж одоо хангамжтай одоо хараад бус ажиллах юм бэ гэдэг л яг нэг стратеги бодлогын асуудал байхгүй юу. Тий. Тэрнээс тэр 6-гийн 2 6-гийн 1-тэй бол шууд зөрчилдөд байгаа юм ерөөсөй байхгүй гэж би шууд хариулмаар байна. Нэгдүгээр. За юу микрофон олцсон дээр би нэг бас нэг торуулчихгүй. Сүүлийн боломж. Тий, сүүлийн боломж баг тийм ээ. Тэр юу вэ? Судалгааны байгууллага гэж сая сайн зураг дараа түрүү ярьсан шүү дээ. Шүүх. Тэр бол би бол тэрэн дээр бол нэлээд нээлттэй байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл манай Монголын онцлогт тийм ээ аль нь илүү тохиромжтой юм бэ? Одоо жишээлх юм бол холбооны бүгд намт Герман улс, Австри, Швейцар энэ төр гэх тийм ээ манайх шиг одоо их газрын эрх зүйн бүлтэй орнуудын шүүхийг ингээ үзэхээр эрдэм шинжилгээний ажилтнууд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл холбооны шүүх, Германы холбооны дэд шүүх бол дотроо 50 эрдэм шинжилгээний ажилтнтай. Тэгээ тэр эрдэм шинжилгээний ажилтнууд нь бас энэ их гоё одоо өвөрмөц зохицуулт байгаа юм да. Тэрний юу гэхээр доод шатны шүүхүүдээс орж ажиллаж болдог. Нөгөө шүүгч ирэхэд төр хугацаанд төтгөлзүүлж агаад гэрээ байгуулад 3 жил хүртэл хугацаагаар ингээд яад вөхөр юу дээд шүүхийн шүүгчийн эрдэм шинжилгээний ажилтан болж бас ажилладаг байна. Тэр энэ замаар нөгөө яад вөхөр нөгөө эрхцүүч өөрөө хөгжүүлэлт хийгдээд нөгөө шүүгч чинь өөрөө бас тэр шүүгчээ дагаж тийм ээ одоо мэрэгшээд тий ингээд бас их ач холбогдолтой зүйлийг бол авчирдаг байна л да. Тэгэхээр магадгүй одоо зүгээр судалгаа шинжилгээний байгууллага гэхийн оронд бараг зүгээр эрдэм шинжилгээний ажилтнууд
байвал энэ жишгээр хийвэл илүү оновчтой юм шүү. Тэгээд дооджтныхаа шүүгчнэр нь очиж тэгээ түр хугацаанд ажиллаад ингээ эрдэм шилбэний ажилтан болоо явцдаг. Тэр энэ бол бас надад их оновчтой тогтолцсон юм шиг санагдав. Мөнхөрд магших дээр яг дэмжиж байсан. Анх бол засгийн газрын төсөл дээр бас иймэрхүү санаа орсон. Бидэд бас шүүгчээр ажилласан тооцоод бүрэн эрхийн төдөлдөж байгаа тодорхой хэмжээний яг эрдэм шинжилгээ хууль боловсруулах ажилд оролцсон. Ер нь бол одоо ингээд Япон солонгос чинь шүүгч нэрээр тулгуурлаж энэ эрх зүйн хүчтэй нэлээд хийж байгаа. Яамдаа татаж авч явах тийм шилжилтүүд хийх. За Франц болохоор өмгөөлөгч нэрээр тулж байгаа. Ерөнхийдөө нэг өмгөөлөгчтэй холбоотойгоо Францын хууль зүйн яам нэлээд ажиллаж хөгжүүлэлт хийдэг. Бидэд бас ингээд яг тулахаар энэ маш хэмжээний том материалын хуулиуд болоо процессын хууль дээр уг нь шүүгч нар буюу одоо яг хууль хэрэглээний энэ онлын болоод практикийг хослуулж байгаа хүмүүстэй бас тулж ажиллах байдаг. Ажлын хажуугаар бас хийн гэхээр бас хэмнэнд байдаг. Энэ гарцыг бас нээхээр бат одоо бас цаашдаа үндсэн хуулийн бас зохицуултаас хамаарат бидэд бас тодорхойгүй байдалд орчих юм байна гэдэг юм байна. Энэ цаашдаа бас энэ болцоог олох хэрэгтэй магадгүй. Энэ дээр бол би одоо яг хувь хүнийхээ мөнхөрдөн багштай бас адил байгаа. Хоёрдугаарт нэг юм а тэр хөгжлийн хөтөлбөр бол байх хэрэгтэй. Өнөөдөр одоо урд төрш маань бүр одоо шүүхийн одоо хөгжлийн бодлого төлөлтийн төр бол үнэхээр өсрөө явж байна л да. Өнөөдөр цахим орчин явж байна. Техник технологийн асуудал. Цахимаар одоо тэ орон зайнаас үл хамаар шүүх хуралдаанд оролцуулах асуудал байна. Бүр ингээд АЯИ буюу одоо химэл оюухан шүүгчнэр ажиллаж байна. Энийг нь одоо үүдээ усын дээд шүүхийнх нь одоо хууль хэрэглэн дээр гарсан жишгүүдийг програмчлаад үндсэндээ одоо тэр оюуны өмч болоод энэ домен нэртэй энэ цахим худалдаатай холбоотой хэрэгүүдийг ийм цахим шүүгч одоо шийдэж байгаа энэ асуудлууд байна. За эргээд энэ шүүгчнэрийг одоо шилж болох, бэлтгэх, мэрэгшүүлэх, шүүхийн захиргааны ажилтныг хэрхэн яаж мэрэгшүүлэх энэ асуудлууд байна. За цаашдаа бидэд төрөлцсөн шүүх буюу одоо гэр бүлийн шүүхтэй байх уу, татвар газрын шүүхтэй байх уу, арилжааны шүүхтэй байх уу гэдэг энэ асуудлуудыг энэ бас хөгжлийн хөтөлбөрөөр шат амжилттайгаар бас төр анхаарахын тулд одоо түрүүн мөнхөрдөн докторийн хэлдэг шиг зохион байгуулалт төсөв санхугасаа хэн яаж хариуцах юм бэ гэдэг асуудлаас шийдвүүднээс ийм бодлогын бичиг баримтаа орж байгаа. Тэрнээс биш энэ өөрөө эргээд яг нөгөө шүүгчийн хараад бас бий дайсан байдалтай яг холбоотой зүйл бол одоо шууд холбогдох зүйл бол биш ээ гэдэг зүйлийг бас тодтоод хэлье. За баярлалаа. Тэгэхээр бидний өнөөдрийн бас хилцүүлгийн маань цаг төгсгөл дуусч байна. Тэгээд үндсэндээ өнгөрсөн 4 өдрийн хугацаанд бид нар энэ шүүхийн тухай хуулийн төсөл улсын хурал дээрээс өргөн баригдаад явж байгаа хуулийн төслийг одоо хамгийн түлхүүр гэж үзсэн үндсэн 4 асуудлын хүрээнд бол ярилцлаа. Тэгээд бид нар дээр бол яг засгийн газраас боловсруулалтын өргөн барьсан ажлын хэсгийн төлөөллөөс ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн хуулийн ажлын хэсгийн төлөөлөл хараад бас судлаачдын гэсэн ийм 3 одоо байр суурь өнцгөөс бол энэ асуудлыг тухайн сэдв тус бүрээр байр сууриа илэрхийлж маргаан мэтгэлцээ өрнүүлж мэдээлэл солилцлоо гэж хэлж болно. Тэгээд нээлттэй нэгэн формын зүгээс бол яг иймэрхүү төрлийн бодлогын хилцүүлгийг өрнөх төр боломж бололцоог бий болгох нь бол манай үйл ажиллагааны үндсэн зорилго байдаг. Тэгээд энэ үйл ажиллагаа чиг үүргийнхаа хүрээнд эдгээр цурал хилцүүлгийг бол амжилттай зохион байгууллаа гэж харж байна. Тэгэхээр өнөөдөр эдгээр хилцүүлэг маань зөвхөн одоо хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид зориулагдахаас гадна нийт иргэдэд яг энэ шүүхийн талаар шүүх эрхмэтлийн хүрээнд явагдаж байгаа маш том хэмжээний өргөн хүрээний эрх зүйн шинтгэлийн явцыг мэдээлэх зорилготой байсан. Үүнийг бид Icon сегмент захим сайттай бол мэдээллийн сайттай бол хамтран зохион байгууллаа. Тэгээ өнөөдрийн хилцүүлгийн хувьд бол улсын дээд шүүх гэдэг институт маань шүүх эрх мэдлийн хүрээний дээд байгууллага байх болохын хувьд бүх шатны шүүхүүдэд бас захиргааны сувгаар дамжуулан захиргааны шинжтэй үйл ажиллагаа чиг үүргээрээ дамжуулан доод шатны шүүхүүдийн шүүгч нарт нөлөөлөх боломжуудыг бас энэ удаагийн өргөн барьсан хуулийн төслүүдэд илүү өргөнөөр олгоод байна уу гэсэн судлаачийн байр суурь, шүүмжлэлт байр сууриас хандлаа. Тэгээ үндсэндээ бол яг хууль тогтоомжийн одоо чанарын асуудлын дээр яригдж байна л да. Улсын хурлаас батлагдаад гараад ирсэн хуулийг хэрэглэх явцад энэ тодорхойгүй байдал үүсэж байгаа нь эргээд улсын дээд шүүхээс үүнийг одоо хийсвэр байдлаар ямар нэгэн маргаан шийдвэрлэх явцад биш хийсвэр байдлаар наривчлан хууль тогтоогчийн үүднээс одоо тогтоож өгөхөөсөөр аргагүй байдалд өнөөгийн нөхцөл байдал байгаа учраас ийм зохицуулалт орж байна гэсэн тайлбар бас байна. Тэгэхээр энэ дээр магадгүй бас хууль тогтоогчид маань яг энэ улсын дээд шүүхийг хууль тогтоогчийн дүрээр ажилуулахаас бас сэргийлэх буюу ажилласаа хийх хэрэгтэй болж байгаа шиг байна. За тэгэхээр үндсэндээ энэ хуулийн тайлбартай холбоотой бас иргэд сайн ойлголтгүй байж магадгүй. Тэгэхээр хуулийн тайлбар гэдэг энэ хийсвэрээр тайлбарлах асуудлын сөрөг тал нь яг юу юм бэ гэхээр тодорхой улсын хурлаас хууль тогтоогч байгууллагаас тогтоосон хуулийг одоо цар хүрээ
үйлчлэлийн хувьд дахин тогтоож өгж байгаа тийм наривчлах ямар нэгэн байдлаар одоо хязгаарлах ч гэдэг юм уу өөрчилж байгаа ийм одоо тайлбарууд гарах боломжтой учраас үүнийг одоо улсын дээд шүүхэн хэрэг маргааны хянан шийдвэрлэхээс гадна хууль тогтоох юм чиг үүрэг бас гүйцэтгэх шаардлагагүй юмаа гэдэг байдлаар харж байгаа. Тэгэхээр дээрэс нь бас яг энэ улсын дээд шүүхийн зүгээс доод шатны шүүгч нарт захирааны шугамар аливаа дотоод хараат бусад нөлөөлж болох бүх боломжит энэ суугуудыг аль болох хязгаарлах нь зүйтэй юмаа гэсэн ийм судлаачдын байр суурь бас байна. Тэгэхээр бид нар одоо эдгээр дөрвөн хилцүүлгийнхаа үндсэн дээр бүх талуудын одоо зарчмын хувьд нэгдсэн байр суурь болон зөрөөдөө байгаа байр суурьуудыг тодорхойлоод одоо бодлого боловсруулж байгаа хүмүүстээ энэ одоо төслүүдийг авч хилэлцэх хууль тогтоогч нарт одоо хүргүүлэх бодолтой байгаа. Тэгээд бидэнтэй бас хамт байж нээлттэй нэгэн форум цэгийн захим сайт, оюуны инновац төрийн бас байгууллагын legal data цэгийн захим сайт, бидний Facebook болон Twitter хуудасуудаар хамт байж эдгээр одоо бодлогын хилцүүлэгт өргөнөөр оролцохыг одоо хүсэж байна. Тэгээд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Зочдоо цаг гарган бидэнтэй хамт байсанд баярлалаа.